Эх орны хүнс, эрүүл хүнс үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөг эрх чөлөөний төлбөрөд өнөөдрөөс эхлэн 3 өдрийн туршид өгтөнө. Энд зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэр үнээр эргэдэд худалдаалахаас гадна үйлдвэрийн өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ ямар шат хамжилгаар ямар технологиор үйлдвэрлэдэг вэ гэдгээ хэрэглэгчдэд дэлгэрэнгүй танилцуулж байгаамаа. Мөн мэргэжлийн альтын байцаагчид эрүүл органик бүтээгдэхүүнийг хэрхэн ялгаж салгаж таних зэрэг зөвлөмжүүдийг иргэдэд өгнө. Сүүлийн 5 жилд манай хүнсний дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг альтных нь тодтоглоо. Барагцаатайгаар дотоодын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний 50%-ийг эх орондоо үйлдвэрлэж байгаа юм а. Эх орныхоо хүнсийг дайлуулахаар хэрэглэхийг боддог. Гэхдээ манай эх орны хүмүүс зарим найдваргүй хүнс зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр найдвартай талдаа бол юуны хүнснүүд экспортын хүнс нь арай дээр байдаг. Хугацааг нь харах юм бол тийм. Жишээлбэл ямар найдваргүй байна? Одоо эх орны нөгөө одоо энэ хийж байгаа нэг салааднууд биш үү одоо тэд нар чинь бүгдээр галгар утаа ирсэн салааднууд чинь дан захын дэлгүүрүүд чинь дан муудсан юмнууд байж шүү дээ. Манай хүнсвтгч нэр тэр чиглэл яг шүү дээ. Элдв янз бүр яг Монгол хөрсөнд ургасан буудаагаар одоо хэдмөө ногоо бол яг биш ямар нэг хэмээн бодоо. Тийм учраас манай хүмүүс автоолтой манайхан бат одоо хятад өвөр Монголоос Монгол өдрөсөн бүтээгдэхүүнүүдийг жинхэнэ яг гэж боддог юм билээ бас. Болж өгвөл эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгох дуртай. Яагаад гэх юм бол харьцангуй эрүүл, харьцангуй шинэ хийгдсэн гэдэг утгаар нь юу сонгох дуртай. Ер нь та худалдаа авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүнийхээ хаяг шишгийг сайтар шалгаж авч чаддгүй. Ер нь шалгана шүү. Гэхдээ заримдаа нөгөө ядангуяа он сарын их шалгана л да. Тэгээ он сар нь аюу бүдэг тавигдсан байдаг байхгүй юу. Зүгээр залимдуудад хэлэхэд тэр он сарынхаа тамгыг бас нэлээд тод тавьж явахгүй бол бас зарим улсууд харахгүй. Тэрнээсээ болоод удацсан бүтээгдэхүүн авах магадлал өндөртэй. Одоо үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүнийхээ савгаглаа бодлого стандартын дагуу ашигладаг болчихвол эрүүл хүнс рүү нэг алхам урагшлана гэдгийг альтныхан санууллаа. Учир нь иргэд унтны ус, сүү зэрэг барилгын материал бүтээгдэхүүн савладаг хуванцар савнд хийдэг. Тус савыг өдөр тутмын хүнсний хэрэглээнд байнга ашигладаг байгаа юм. За эх орны хүнсийн хувьд бол манайхаа үйлдвэрлэлийн хэв хэмжээ нэмэгдхийн хэрээр тэр хүнсийг хадгалах сав баглаа бодлын асуудал жоохон эрсдэлтэй байгаа. Өнөөдөр халуун далхан бүтээгдэхүүн юм нарийн боовыг одоо нөө галгар уутанд савлах энэ горин бол бас үйлдвэрлэлийн шугамдаас алдагдах магадлалтай байна. За манай яамны зүгээс бол органик хүнсний тухай хуулийг өргөн барих гэж байгаа. Тэгэхээр тэр хуулийн дээр мөн нэгэн нарийнчилсан заалтуудад оруулах гэдэг энэ аж ахуй эрхэлж байгаа байгууллагууд за энд байж байгаа хэрэглэгчтэй гарч байгаа саналуудыг бас энэ өргөн барих гэж байгаа хуулинд тусгахад их хэрэгцээтэй гэж үзэж байгаа. Тэгээ манай яамны яг энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс маань энэ 3 өдөрт энд байна. Тэгээд иргэдэгч түмний саналыг хүнсний бүтээгдэхүүн эрхэлж байгаа хүмүүсийнхээ санаа бодлыг сонсноо. Удахгүй органик хүнсний тухай хуулийн төслийг салбарын яамнаас нь улсын хурлд өргөн барих юм а. Иймээс дээрх 3 өдөр үргэлжлэх энэ өдөрлөг үеэр органик хүнсний тухай иргэдийн санаа бодлыг сонсож тус хуулийн төсөлтөд саналыг нь тусгахаар хэлжээ.